түгээмэл тархацтай байдаг энэ базалт гэдэг энэ чулуунаас хөвөн гаргаж аваад тэрийг одоо энэ дулаалгын материалд ашиглаж байгаа юм шиг үзлээ л дээ. Өөрөөр хэлбэл импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнийг яг бодит байдлаар өнөөдөр оруулж байгаа ийм үйлдвэр энд байна. Тэгээ тэрнээс гадна энэ одоо чулуунаас гарч авсан энэ хөвөн дээр өөрөөр хэлбэл чулуун дээр одоо юм ногоо ургуулж байгаа, хүнсний ногоо ургуулж байгаа ийм жишээ байгаа. Энийг бол одоо яг ингээд гэрт нэг 2 3 өрөө байранд ч юм уу 2 өрөө байранд ч юм уу те нэг болондоо эвтэйхээ ингээд тавьчаад бараг нэг байрны чимэглэл маягийн бас ашиглаад тэрнээс гадна хүнснийхээ ногоог бэлдээд шүү дээ тий. За тасалгааныхаа нөхцөлд одоо галдгоондоо ингээд та энэ төхөөрөмжийг байршуулаад дуртай ногоогоо тариад идэх боломжийг олгож байгаа байхгүй юу? Чулуун хөвөн нь болохоор нөгөө өндөр температур тайлаа гаргадаг учраас чулуун хөвөн дотор одоо хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ч юм уу ургамал сөргөөр нөлөөлөх ямар нэгэн химийн элемент бодис байдгүй. Тэгээд нөгөө нэг экологийн цэвэрүүтэй 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн чулуун хөвөн учраас одоо ургамалд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй өдрө алга ингээд шинэ ургацаа хураагаад идэх боломжийг хүмүүст олгож байгаа. Хөрс хар шороог орлуулчихж байгаа. Тэрнээс нөгөө даваа тал нь гэхээр нөгөө хар шороо эргэлэхээр чинь нөгөө орчин жоохон заван болдсон шүү дээ. Тийм биш. Тэгээд хөнгөө учраас хүний ажиллагааг маш их хөнгөвчлөлтөг юм даваа талтай технологи байгаа. Тэгэхээр нөгөө хөрсөнд ингээд зүгээр ургамлыг үр булаад орхичоор ургадаг. Энэ дээр болохоор нөгөө ургамлын хоол тэжээлгээд химийн байд хэрэглээд байна. Энд чинь зүгээр үгээд хүмүүс их асуудаг байхгүй юу? Тэгэхээр одоо энд хэрэгжилж байгаа энэ ургамлын хоол тэжээл хөрсөнд байж идэг химийн элементүүдийг аваад ингээд ургамлаа хоолж байгаа учраас ямар нэгэн нөлөө байхгүй. Хөрсөнд байдаг элементүүдийг усанд найруулчихж байна гэсэн. Тэгээд үндсээр ялгаагүй адилхан нөгөө хөрсөнд байдагтайгаа адилхан ургамал ингээ үндсээрээ дамжуулаад тэжээлийн байц аваад хэрэгжилж байгаа. За энэ болохоор үйлдвэрлэлийн зорилтоор хүлэмжний тариалт эрхэлдэг хүмүүст ерөнхийдөө зориулагдсан технологи бид нар өөрсдөө өгсөрч үзсэн байгаа. За энэ дээр болохоор помидор салаадны навчгийн бүтрэлийн ногоо тарихад ер нь боломжийг бүрдүүлж ингэ судалгаагаа хийсэн байгаа. Өнгөрсөн зам бид нэр энэ төхөөрөмжн дээрээ зуны хүлэмжинд тариалт хийгээд амжилттай хурааж авсан. За хүлэмж гэхээр яхаараа заавал одоо нэг хотоос алсагдсан тийм газар байх хэрэгтэй юм болоо хэрэглэгчтэй ойр ингээд дотор тариалах боломж байдаг юм байна гэж судалж үзэж хагаад одоо энэ дээр ингээд туршилттай энэ болохоор манай яг дотор тариалтай анхны туршилт үйлдвэрлэлийн зорилтоор хийгдэж байгаа туршилт байгаа. Монголд бол ингээд туршаад үзсэн хүмүүс их байдаг. Юун дээр алдсан байдаг вэ гэхээр нөгөө усаа эргэлттэй системээ шийдэж чадаагүй усаа ингээд тогтмол байлгаад тэгээд тэр нөгөө нэг өдөртөө ч юм уу хэд өдрийн дараа муудсан гэд тэгээд энэ амжилтгүй болоо юун дээр байна вэ гэж тэгдэг. Тэгэхээр ус нь тогтмол циклтэй одоо 1 цаг болоо 30 минут ажилладаг ч юм уу тэгжээж нөгөө ургамлын хоол тэжээлийн жигд хөрн дээрээс нь ус нь нөгөө агаар хүчил төрөгчөөр баяждаг.